Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. English Maestro сургалтын төвөөс танд англи хэлний дуудлага, хэллэг сайжруулах, англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэх, бүхний сангаа нэмэгдүүлэхэд зориулж English Central интернетийн лаборатори хичээлийг танд санал болгож байна. Энэхүү видео танилцуулгаар та бүхэн English Central-ыг хэрхэн ашиглах тухай видео зааварчилгааг хүргэж байна. English Maestro сургалтын төвөөс таны мэйл хаяг руу English Central-тай ажиллах эрхийг явуулсан болно. Та мэйл хаягаа шалган English Central гэсэн мэйлийг нэмэгдэж дээд хэсэгт байрлах Here гэсэн товчон дээр дарах юм. Ингэснээр та English Central вебсайтад нэвтрэх бөгөөд та анх удаага нэвтрэх гэж байгаа бол Get Started гэсэн товчийг харин 2 ба түүнээс дээш удаага нэвтрэх гэж байгаа үед Sign In гэсэн товчон дээр дарах юм. Та Get Started гэсэн товчон дээр дарахад таны өмнө бүртгэлийн цонх нэгдэх бөгөөд та бүртгэлийн цонхонд өөрийн мэдээлэлээ оруулах юм. Та өөрийн мэдээлэлээ оруулсны дараагаар Register It's Free гэсэн товчон дээр дарна. English Central вебсайт нь Videos, Courses гэсэн хоёр ерөнхий хэсэгтэй бөгөөд та видео хэсгийг сонгосноор Beginner буюу анхны шат, Intermediate буюу дунд шат, Advanced буюу дээд шатны гэсэн төвшингүүдээс та дурын видеогоо сонгон Academic, Business, Career, Media, Social, Travel, Young Learners гэсэн ерөнхий сэдвүүдийн хүрээнд та видеог үзэх бүрэн боломжтой. English Central-ийн видео бүрэн Watch, Learn, Speak гэсэн 3 ажиглалтай байх бөгөөд та Watch хэсгийг сонгосоод тухайн видеог сабтайтлтай үзэх боломжтой юм. Because as B.B. King put it, the beautiful thing about learning is that nobody can take that away from you. And learning is really, in the broadest sense, what I really want to talk about today, because your education, of course, isn't ending here. In many ways, it's only just begun. Хоёр дахь хэсэг болох Learn хэсэг рүү та нэвтэрснээр тухайн видеог сонсож дууссаны дараагаар хоосон зайд байх үгийг доод хэсэгт нь төгөж бичих юм. Жишээлбэл And that which is going to best help you evolve. Та энэ хэсэгт байх үгийг доод хэсэгт төгөж бичих бөгөөд та тухайн үгийг сонсож амжаагүй бол дахин сонсох гэсэн товчон дээр дарна. And that which is going to best help you evolve. Та энэ доод хэсэгт тухайн үгийг төгөж бичээ. За гих мэтлэн та тухайн үгийг нөхөж бичих бөгөөд дээд хэсэгт тухайн үгний тайлбар нь байгаа бөгөөд доод хэсэгт дуудлага нь байх юм аа. Та энэхүү үгийг өөрийн үгийн сандаа оруулахыг хүсвэл дээд хэсэгт байрлах од товчон дээр дарна. Ингэснээр энэ үг нь таны үгийн сангийн жагсаалтанд нэмэгдэх юм аа. Та дараагийн хэсэг рүү шилжих бол дээр дарна. Хамгийн чухал буюу Speak хэсэгтээ ажиллахын тулд та энэ хэсэг рүү нэвтэрнэ. Speak хэсэг рүү та нэвтрэхийн тулд микрофоныхоо тохиргоог хийх шаардлагатай бөгөөд та Mic Setup гэсэн товчон дээр дарна. Mic Setup гэсэн товчон дээр дарахад таны өмнө дараах цонх нэгдэх бөгөөд та Allow гэсэн хэсгийг сонгон микрофоныхоо тохиргоог хийх юм ба. Speak-ийн хэсэг нь хэсгээр тоглогдох бөгөөд хэсэг бүрийн дараа сабтайтлыг нь харан тухайн хэсэгт гарсан яриаг дуурайг хэлэх боломжийг танд олгоно. Жишээлбэл And that which is going to best help you evolve. And that which is going to best help you evolve. Ending the next level of compassion and growth. The next level of compassion and growth. I think one of the greatest compliments I've ever received. I think one of the greatest compliments I have ever received. Та тухайн хэсгийг дуурайг хэлэхэд програм таны яриаг хураа авч хүний яриа дуу хоолойг таних хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор боловсруулж таны дуудлагыг нэлээд оноо өгч таны буруу дуудсан үг бүрийг сабтайтл дээр анивдсан бүдэг ногоон өнгөөр ялгаж харуулах ба та сабтайтл дээрх тэдгээр үгнүүдийг булганаар заахад таны дуудлагыг зөв хувилбарын хамт харьцуулан сонсох
болно. Evolve. Evolve. Help. Best. Best help. Going to. Going to. За тухайн өгүүлбэрийг дахин сонсохыг хүсвэл энэ тавчин дээр дарна. Харин тухайн өгүүлбэрийг удаашруулан сонсохыг хүсвэл энэ тавчин дээр дарна. Харин өмнөх өгүүлбэрүүдийг сонсохыг хүсвэл энэ тавчин дээр дарах бөгөөд та өөрийнхөө хэлсэн өгүүлбэрийг бичлэгтэй харьцуулан бүтэн өгүүлбэрээр сонсохыг хүсвэл энэ тавчин дээр дарна. Үргэлжлүүлэхийг хүсвэл энэ тавчин дээр, харин дараагийн хэсэг рүү шилжихийг хүсвэл энэ тавчин дээр дарах юм. Та видео ажлбаруудтай танилцуулсны дараагаар хажуу хэсэгт байрлах Learn Words гэсэн хэсгийг үзтгэнэ. Энэхүү хэсэгт тухайн видеоны онцлог бүхнүүд болон тухайн видеоны транскрипт байдаг бөгөөд хүсвэл та энэхүү транскриптыг унших, орчуулах, мөн видеотойгоо харьцуулах боломжтой юм. Та Learn Words гэсэн хэсэг дээр дарснаар энэ хэсэг рүү нэвтрэх болно. Энэ хэсэгт тухайн видеоны онцлсан үгнүүд байх бөгөөд онцлсан үгнүүдтэй холбоотой жишээ видеог мөн энд байрлуулж өгсөн байна. Энэхүү видео нь Watch, Speak гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд нийт 179 үг видео байх болно. Watch хэсгээс та зөвхөн видеог үзэх бол, харин Speak хэсэгт та видеог үзээд өөрийн дуу хоолойгоор хураалгуулан алдаагаа шалгах боломжтой юм. Харин хажуу хэсэгт тухайн үгний тайлбар нь байгаа. Ингээд бүгдээрээ start тавчин дээр даран Speak хэсэг рүү нэвтэрдэг. Does a universal language really exist? Өгүүлбэр хэлэгдэж дуусны дараагаар та микрофоны тавчин дээр даран өөрийн дуу хоолойгоо хураалгах боломжтой. Does a universal language really exist? Та тухайн онцлсан үгэн дээр хулганаараа аваачин дарснаар таны хэлж байгаа болон видеоны хэлж байгаа хоёрыг харьцуулан тань сонсох болно. Universal. Universal. Тухайн видеонд дэх өгүүлбэрийг өөрийн хэлсэн өгүүлбэртэйгээ харьцуулан бүтэн өгүүлбэрээр нь сонсохыг хүсэх юм бол та энэ тавчин дээр дарна. Does a universal language really exist? Does a universal language really exist? Гэх мэтлэн та өөрийнхөө алдааг шалгаж, ярианыхаа чадварыг дээшлүүлж энэхүү дасгалтай ажиллах боломжтой юм а. Та дараагийн хэсэг рүү нэвтрэх бол энэ тавчин дээр дарна. The universe is always expanding, and that includes you. The universe is always expanding, and that includes you. Харьцуулан сонсцгоё. The universe is always expanding, and that includes you. The universe is always expanding, and that includes you. Гэх мэтлэн та энэхүү хэсэгтээ ажиллаж болно. Та мөн энэхүү онцлсан үгнүүдтэй холбоотой дасгалыг бас мөн ажиллах боломжтой. Ингийн тулд та дээд хэсэгт байрлах Start Quiz гэсэн тавчин дээр дарна. Энэ хэсэгт тухайн үгтэй холбоотой богинохон хэмжээний текстийг танд сонсгох бөгөөд та утгын хувьд тохирох хариултыг нь сонгох, за мөн үг нөхөж бичих гэх мэт дасгалуудыг та энэ хэсгээс ажиллах боломжтой. Eager. It's being able to walk through life eager and open to self-improvement. Танд тухайн үгийг нөхөж бичих дасгал өгөх бөгөөд та өгүүлбэрийг уншиж үзээд утгын хувьд тохирох үгийг нь олж бичих юм аа. Compass. Venue. Compliments. Гэх мэтлэн та энэ хэсгээс дасгал ажиллах боломжтой. One of the greatest compliments I've ever received. Өмнө дурдсан байгаа videos, courses гэсэн ерөнхий хоёр хэсгийн харин одоо courses гэсэн хэсгийг сонгоё. Course хэсэг нь мөн адил таны англи хэлний мэдлэгийн төвшний дагуу ерөнхий сэдвийн хүрээнд бэлтгэгдсэн курс хичээлүүд байх юм аа. Та энэхүү хичээлүүдийг өөрийн англи хэлний төвшнийхаа дагуу сонголтоо хийн. Бас мөн тухайн сэдвийн хүрээнд үзэж судлах бүрэн боломжтой. За нэг курс хичээл нь тухайн сэдвийнхээ агуулга болон хэлний төвшнөөсөө хамаарат 10-аас 12 юнит эсвэл 5-аас 6 юниттэй байх юм аа.
Юнит тус бүр багтах бичлэгүүд нь мөн видеоны адилаар watch, learn, speak гэсэн 3 хэсэгтэй байх юм а. Та My English гэсэн хэсэг рүү нэвтрэх бөгөөд My English гэсэн хэсгээс pronunciation гэсэн хэсэг рүү нэвтрэнэ. Энэхүү хэсэгт танд авиг хэрхэн дуудах, тухайн авиг үгийн эхэнд адагт дунд хэрхэн хэлэгдэх, тухайн авиг яаж хэлэх зааварчилгааг танд зохицоор нь хичээл болгох гэж байгаа. Жишээ олгож бүгдээрээ нэг авиг сонгож авъя. Let's work on forming the sound. Keep your mouth slightly open. Spread the blade of your tongue and place it in between your top and bottom teeth. Их мэдлэн танд энэхүү авиг хэрхэн хэлэх зааварчилгааг зааж өгж байгаа бол энэ хэсэгт та өөрийнхөө дуу хоолойгоор тухайн авиг хэлэн хураалгуулан алдаагаа шалгуулах бүр боломжтой. Theo has 3 thin teeth. Өгүүлбэрийг хэлж дуусны дараагаар микрофон гэсэн төвчин дээр даран өөрийн дуу хоолойгоо хураалгуулна. Theo has 3 thin teeth. Та өөрийн хэлсэн үгээ програмтай харьцуулан сонсох боломжтой. Theo. Theo 3. 3. Мөн та энэхүү өгүүлбэрээ бүтэн өгүүлбэрээр нь сонсон програмтай харьцуулах боломжтой. Тэхийн тулд та энэ тавчин дээр дарна. Theo has 3 thin teeth. Theo has 3 thin teeth. Та дараагийн өгүүлбэр рүү шилжвэл энэхүү тавчин дээр дарна. Thump, thump, fell the books. Thump, thump, fold the books. Та мөн хэлсэн үгээ харьцуулан сонсох Thump, юм аа. Thump, thump, thump. Одоо бүтэн өгүүлбэрээр нь харьцуулан сонсцгоё. Thump, thump, fold the books. Thump, thump, fell the books. Гэх мэтлэн та энэхүү дасгалыг ажиллан өөрийн дуудлагаа сайжруулах боломжтой юм аа. English Central нь таны англи хэлний төвшиг дээшлүүлэх цогц хичээлүүдийг өөртөө багтааж өгснөөрөө давуу талтай юм аа. Баярлалаа, танд амжилт хүсье.